За хөрөнгө санхүү хэрэгтэй байна ч гэж итгэхгүй дээ. За эдийн засгийн байнгын орны эрхлэх асуудлын хүрээний шийдвэрийн биелэлт нийт дүнгээрээ бол 54.5% байна гэж дүгнсэн байна. Тэг яагаад ийм хувьтай байна? Улсын хурлаас хэрэгжүүлэх боломжгүй шийдвэрүүдийг батлаад байна гэж үзэж байна уу? Үгүй бол хэрэгжихгүй байгаа шалтгаан нь юу байна вэ гэдэг дээр нэг хариулаад базаад хариулаад хачээ. Бид олон шийдвэрийг хэрэгжих хугацаа болоогүй гэсэн хэрэгжих хугацаа болоогүй гэсэн шийдвэрүүдийг их оруулсан байх юм. Тэгээд тийм бол үүнийг заавал хэрэгжилтэнд оруулж тооцоод нийт хувийн дүнгээ ингээд бууруулах шаардлага байна. За санал бол одоо цаашдаа улсын хурлаар гарч байгаа шийдвэрүүдийг сайднаар ач холбогдол өгч идэвхтэй оролцуулж хэрэгжүүлэх хэрэгжүүлж чадах шийдвэрээ бас улсын хурлаар гарах тал дээр бас анхаарахгүй бол ингээд хэрэгжүүлж чадахгүй шийдвэрүүд гаргаад тэгээд тэрэндээ ингээд яагаад юм шүү. Тэгээд энэ хувь бол ийм баг байгаа нь болоо шууд дүгнэн штэ. Сая гişүүд хэлж штэ. Ийм баг хувьтай дүгнэгдсэн хүн оюутан ямар дүн авах вэ? Ийм учраас энэ дээрээ сайн анхаараач дээр. За удахгүй засгийн газраас улсын жилийн төлөвлөгөөг өргөн мэдүүлнэ. За өөрөөр хэлбэл бүтэн жилийн хугацаанд хийх ажлаа төлөвлөгөөгөө танилцуулна. Тэгээд гişүүд үүн дээр идэвхтэй оролцож дараа нь хэрэгжилтийг нь хянахтаа хилцэх үедээ өгсөн үүрэг даалгавраа нэхэх ёстой. Тэгэхгүй бол улсын хурлаас шийдвэр гаргаад хэрэгжилтийг нь орхидог байдлыг одоо бол зогсоох хэрэгтэй. Тэгээд энэ ам ажил хоёр зөрөөд байна гэсэн үг. Ийм учраас энэ дээр одоо энд байгаа бүх хүмүүс анхаарч одоо сайдууд нь бол одоо хамгийн чухал одоо анхаарах хэрэгтэй. Тэгээд энэ улсын хурлын шийдвэрүүд яамдууд дээр одоо биелэлт өндөр байвал энэ Монгол улсын ажил үйлс сайн явж байгааг л шинж. Энэ дээр анхаарах хэрэгтэй байна.